Хинхэн өшөөг авсан анав. Тэмүүжин 3 аймгийн цэргийг буцагсны дараа баргуугаас оюунгаа, таргадаас хурц байр, сэлддээс чандаг сэцэн, борлуудаас жамухнараа тэргүүлэн 10 илүү аймаг ирж дагав. Ингээд 1 жил болгүй Тэмүүжний сүр хүч их л нэмэгдэв. Үүнд Жулай аймгийн эзэн ирүүгээр Тэмүүжинд нөхцөн дагъя гэж хүн зарж, далгад гих газар нийлж авлах нэрээр занган диссэнгүүгээ. Тэмүүжин, Борж, Буурал, Зэдэм, Зэв, Чөмөргөн, Ширий хутууг 6 сайдаа дагуулж 300 цэрэг шалган авч мордов. 3 хоног явж далгадын газар хурж ирвэл ирүүгээр хурж ирээд 3 хонсон ажээ. Ирүүгээр Тэмүүжинд баярлан золгож хамт хэдэн өдөр авлав. Тэр үед хараахан хөхөө өвлийн цаг тулаа Жулай аймгийн хүний хувцас нэмгний үзээд Тэмүүжин Бууралыг зарж 20 тэмээ ачаа нэхийдэл авчруулахаар илгээв. Тэр жил Бэт улсад хоньих өрдсөн тул Буурал илүү 10 ачаа, нийт 30 ачаа нэхийдэл авч ирэв. Тэмүүжин ирүүгэрийг дагсан 400 илүү хүнд цөм хуваан түгэж өгсөнд Жулай аймгийнхан баярлалд нь дуулцаж, дуунд гол анирлан уул хөнгөнвэ. Нэгэн өдөр авалсаар хавцгаа балар завд орвоо. Ирүүгээр гэнт нэгэн барсыг үзээд аюун бархирсанд барс нэгэнт хэржигнэн хөрхирч, газартаа үргэлжлэн хэвтэйгээр малтал хийлэн ноцож ирэв. Ирүүгээр яран морой эргүүлэн дутаадлаа. Тэр барсын довтлон орж ирэх нь салхин галаасч түргэн нүд завжихын хооронд ирүүгээрийн морины сүлийг шүүрэн хүрэх шахав. Тэмүүжин үзээд яран уулын хөдлөөс дэрхий хонгор морой дэвхийлгэн бууж ирээд барсын хавраг биеэр довтлон орж тэр барсын улаан сугаар алд тооноовор шууд харваж унаглаа. Жулай аймгийн ард иргэд хурж ирээд манай эзний харамсан барс хэмээн ташаар нь дамнаж аваачихад ирүүгээр ялгаж хэлэх үгүй бөгөөд царайд харин омгорхог байдлыг гаргав. Тэмүүжний 6 сайд цөм уурлаж улаа сугаа гэхэд Тэмүүжин толгой сэжин зогсоогоод харин тэдний аймгийнхны зүг ирүүгээрийн эрдэм чадлыг магтав. Борж тэр Тэмүүжний санааг ухаж дараа өдөр бас ангөрөөсийг Жулай аймгийн зүг хөөлгөв. 10 өдрийн авд үрч Тэмүүжин харж ирэхэд ирүүгээр замын хажуу зүгдэн тайчууд хэдий манай ах дүү боловч үргэлж манай эд малыг булааж ёс үгээр тарлана. Тэмүүжин та улсыг эзлэх санаагүй. Бид үзвэл дэлхий дахныг эзлэх нь чамаас өөр хүн үгүй. Бид эргэж одсон хойно аймгийн олноо авч удахгүй чамд хүч өгсөвэ. Ингэсэнд Тэмүүжин сайн үгээр хөхүүлэн салалцав. Тэмүүжин тэндээс буцаж 1 хоногийн газар явж уулын дотоод усны урсгал дах нэгэн маш бэрх хавцал газар хүрв. Гэнт уулын ховглоос чүмгэн бүрээний дуугарч, цаад дэвсгийн дээр хар тасын туг бос мөрц 4 этгээдийн заваас 200-300 бүгсэг зэрэг хашгиралдан гарч ирээд Тэмүүжин эзэн дөшмөдийг төв дундаа дүгрэглэн хаалаа. Борж урагш ухсгийн давхиж их дугаар Тэнгэрлэг эзэн энд буй тэмдэггүй та яах гэсэн хүн гэж хэлсэнд цаад дайсны тэргүүлсэн хүн нэртэй хүн бол нэрээ хэл, нэр үгүй хүн бид амийг ч навъя гэв. Борж хэлгэнэ. Нэр үгүй та үнийг туулгая юу? Нэр үгүй байтал ичгүүргүй юунд манийг хаанав гэлээ. Манд ямар нэр төр байх вэ? Бид загалсчин, харугчин гэх үг хэлж барахын урд Ширий хутууг хажуугаас сүрхий дугаар. Эднээс ямар сайн үг асууна? Эмдэгтэй татарын мэгжин сэрв шүү гэд их сарн сүхэ далааж завчмөр. Борж татар гэж сонсмөгц дэмэлдэ цахилгаан мэд цавчилс хийлгэн зэлэм зэв 2 зэрэг морой хийсгэн тавьж жадилдэ эргэлдүүлэн тулаан үсгэлээ.
Ширээ хотууг ижлэс үхээ талан мэгжин сэрийг завчгаар ирсэнд хажуугаас гарч тосон байлтлаа. Тэр үедээ Тэмүүжний бие баахан чилэрхэж байсан тул чөмөргөн буурал хуйуул хажууд нь хамгаалцсан. Мэгжин сэрэ Тэмүүжнийг үзээд сум таль гэсэнд дөрвөн этгээдээс харуулах нь царцаахан нисэг мэт. Буурал яран борноос бууж борж ирдгэн тухмаа авч дахин алав хийн унаж эзнийхээ өмнө халахвч болгон барьцгаслаа. Чөмөргөн зэвийн самуунда дэмий далдрахад боорч урагш байлдахын хамт хойш харан. Хөөе чөмөргөн эзний өмнө ингэж хүчөө өгдөг билүү? Нүхнээс гарсан алагдахаа мэд готоогод аруулсан саруулзагч нь юу? Гэлээ. Чөмөргөн их л ичингүүрэн яран ном сумаа гаргаж дайсны эсрэг харуулхад сум бүр хоосон үгүй. Үнэхээр чөмөргөн гэсэн нэрийг гутаасангүй ач. Татарын цэрэг энтэй этгээдээс мөн харвал үүсэлснийг үзээд хүч нийлж эхэл харуулхад нэгэн сум тов хийдэл бууралын толгой тусаж морно сумлаа. Тэр сум амин газар туссангүй тул буурал дахин үсрэн босож эл дээр газарт тулан гэлдэр хийлнэ. Боорч бас хойш хандан үзээд их дуугаар. Буурал гартай байдлаа хүнд хатгагдж ганц сумдч ундаг билүү? Эврэ зөвхүүлсэн ишиг мэд эргэдэхийн унах чинь юу? Эзний өмнө ингэж явн хүчээ өгдөг билүү? Гэсэндэ буурал шүдэ чангад сууж хадгсан сумыг суг татан авч таягдаад толбод саарл моринда алав хийм мордоод бор ширдгэн тухмаа бамбай талаадгаж халахвчаа алдалгүй барьж харил метрал үгүй халахлан зогслоо. Чөмөргний саадгийн сум харуулсаар дуусаад цэргийн сумар харуулхад Тэмүүжин өөрийн саадгаас алтан одод шунхад өнөөс сугалж өглөө. Тэмүүжин саарл морионож ширээ удагта байлдах байх оргуулыг ташуураараа зааж түүнийг харав гэсэндэ чөмөргөн за гэж сухуйлан довтлон орж сунайн дилж очоод оргуулын хоолойг нэвч шууд харуулж унагсанд ширээ худууг урдж зүгээрээ түүний баруун мөрийг тасцавчин амьд барив. Зэлм үзвэл татарын цэрэг хар тасын туг дарсан тийш хааж байлдах тул сум ирэх нь зузаанд Тэмүүжний шүхрийг бус тийш өөр газар байрлуулав. Зэлэн бороо дахиулан шар дэвсэгт алан гарч туг барьж дохио өгөх хүнийг завчин унгаагаад хар тасын тугийг булан авч уруу хандуулан хатгасанда татарын цэрэг тэмдгээ алдаж их самуурлаа. Энд ширэмд зэв баатарлан орж мэгжин сэрийг эрен ирэхэд мэгжин сэр ихэд хэлмэж оргуулын толгойгүй өрөөсөн гарыг түн авч буруу хандан буруулж дутаалаа. Тэмүүжин миний үзэхэд дайсан 50-60% хохиров. Хурд сүрэн нэгэнтээ сарнжээ. Байдлыг шинжүүлэх хэрхэвч бүгсэн зэрэг үгүй гэлээ. Энэ үг 6 сайдын нэгсүгэ гэх сэтгэлд нийцсэн тул ургуул цугаар шалмгаалan довтолж чичидийн цагаан тал гих газарт гүйцэн хүрч хорин сүрэгт барс орсон мэт их хатан аллаа. Татарын цэрэг хүмүүдан морь хашин болсон тул буруулж эс завдсанд бас 100 илүү алагдав. Мэгжин сэр аимшигтай аймагтай үл орон өмнө их алтан улсад шурган орохоор зам ирж явлаа. Тэндээс Тэмүүжин дайны олзоо хураамжлан авч эгж ирэхэд дэмий хорон газар явсангүй. Манхны бургасан шуугаас гинтээ бас нэгэн анги цэрэг гарч ирв. Чөмөргөн ихэд зочиж аяа гэж дуу алдсанд олон хүн хянаж үзвэл тэр цэргийн тэргүүлсэн хоёр жанжин нь мухлаа чулуун хоёул байжээ. Үзвэл мухлаа торгон шарнаар энэ газрыг сэжиглэж цэрэг авч мордохоор ирсэн ач. Төдий эзэн түшмэл хамт нийлж бурхан халдуунд хурж ирэв. Тэмүүжин орноосоо бууж эцгийн чандрын өмнө олон түшмэтэй авч явгалан алхаж ирээд их дахлын ширээ талбиж ширээний өмнө идүүлсэн өшөөд хүн оргуулыг хүлж талбив. Тэмүүжин сүгдэж алтан зөвцөнд архиж эцгийнхээ чандрын өмнө тусаана оргуулыг хэсэг хэсгээр огтчин оргуулын толгойг огтолж дахив. Тэмүүжин энэ өдөр хүнд хорслоо арилгаж сая магнад нээж царай зөвхөв. Тэмүүжин ордондоо хурж ирвэл хүрээний халганы дээр барсын ирсэн саадаг үлгэж дээр нь
5 өнгийн бүтэн хэвийг нум суманд холбон үйжээ. Олон төшмөдөө угтан ирж гадна дайсныг дарж өшөөгөө ав. Гэрд хүү мэндэлж үрийг залгамжилсан давхар баяр гэж ёслон золглоо. Тэмүүжин өөтэй болсон жир хэрэг. Өчөө өгсөн дүшмэл чухал гэж хэлээд ихтэй золгож гарч ирээд олон төшмөдөө өргөлөө. Өрөм дээр Тэмүүжин 6 сайдаа нэгээр ярих барьж бидний гавья зүтгэлийг магтаж хүнд шан хишиг бүртээ. Бац шүд зууж өшөөд хулгааргуулыг барьсанд тохиолдож Ахмад хүүтэй болов гэж зориглон зуусан дайсныг дарсанд төрснөөр нэрийг зүч гэж өглөө. Энэ жил цагаан хулган жил Тэмүүжин 19 настай ажээ.